Тэгэхээр яг одоогийн байдлаар бол улсын хурал дээрээс яаралтай гормоор хилцэхээр засгийн газраас өргөн байрсан бизнесийн эрхчлөөний тухай анхдагч хуулийн төсөл бас яг эд хилцүүлэгтэй явж байгаа. Ер нь энэ 7 хоногт бас батлагдах болов гэсэн юм хүлээлттэй байна. Тэгэхээр хамгийн түрүүд энэ хууль яг батлагдсанаар ер нь яг нийгмийн эдийн засгийн талаас нь харвал ер нь эдийн засагт яг шууд нөлөөлөлийг үзүүлж явах тийм бодиттой нөлөөлөл хэр өндөр байж чадах. Тэгэхээр эдийн засаг өсөхийн тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Тэгээд эдгээр хөрөнгө оруулалт нь төрийнх байж болно, хувийн хвшлийнх байж болно, гадаадын хөрөнгө оруулалтууд байж болно. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг харахаар өнгөрсөн онд бол бас буурс үзүүлэлт баг. Тэгээд 2012-3 оноос хойш бол гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид бол нэлээд олон гомдлуудыг бол эдийн засгийн хөгжлийн хамтлаг бол гаргасан. Тэгэхээр эдгээр асуудлуудаа шийдэхгүйгээр бид нэр эдийн засаг маань цаашаа тэлэх ямарч боломжгүй ийм нөхцөл байдалд хүрээд байгаа. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөөний хуулийг бас боловсруулж байгаа үндслэлийг эдийн засгийн хөгжлийн яамныхны бас тайлбарлаж байгаагаар ерөөдөө хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тогтолцоо 184 улсаас 109 дүгээрттэй шүүхийн маргаан шийдвэрлэлтээр л 72. За энэ зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтч гэхгүй дотоодын аж ахуй нэгжүүд, банк санхүүгийн байгууллагатай холбоотой маргаан ч гэсэн шүүхээр бол маш их уддаг. За тэгээ бизнесийн эрхчлөлөө 184 улсаас 85-д, за өмчийн эрхийн зохицуулалт 94-т, за зөвшөөрлийн одоо энэ төвхтэй байдал нь 115 гэдэг. Ерөнхийдөө бид нэр эдийн засаг тэлэх боломжоо нэлээд хязгаарлалцсан ийм нөхцөл байдалтай байдаг. Тэгэхээр энэхүү хуулийг болвол цаашдаа хөрөнгө оруулалт тэлэх, за бизнесүүд үйл ажиллагаагаа шинээр эхлүүлэх энэ боломжийг олох. Дээрээс нь гадныч бай, дотныч бай хөрөнгө оруулагчдын нэг ярьдаг зүйл бол хөрөнгө оруулалтын орчин маань тодорхойгүй нэ, төрийн бодлого тодорхойгүй. Тэг ямар нэг юм хөрөнгө оруулалт хийхэд чинь урт хугацааны юм санхүүгийн тооцоо хийдэг. Тэгэхээр хэдийн хэмжээний орлого олох уу, хэдийн хэмжээгийн татвартаа төлөх үү, хэдийн хэмжээг нь одоо үйл ажиллагааны зардал төлөх үү. Тэгэхээр энэ төрийн зохицуулалтын докторгүй байдал нь энэ хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоонд бол нэлээд сөрөг нөлөөтэй байдаг учраас ихч бай, багч бай ямар нэгэн байдлаар энэ зохицуулалт тодорхой байх нь тухайн бизнесийг эхлэх үгүй юу гэдэг шийдвэр гаргалтад нэлээд чухал гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хуулийн шууд үр нөлөө бол хөрөнгө оруулалтууд нэмэгдэх. За тэгээд улмаар энэ бол эдийн засгийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох, энэ таатай орчнууд бол бий болох болов гэсэн эрэг талаас бол нөлөөлөлт. Бол 2025 оны байдлаар ихэд ерөнхий сайдын өгсөн мэдээлэлээс харахад бол гадаадын FDI шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бол жишээ нь 50% бараг буурсан гэсэн юм үзүүлэлт харагдаж байгаа. Нөгөө талд бас Монголын эдийн засгийн өсөлтийг хадгалах гэдэг ийм сорилт давхар одоо засгийн газар өмнө байх шиг байна л да. Тэгэхээр яг энэ бизнес эрхчлөөний тухайн ахтагч хуулийг дагуулад бас татварын багц хуулиуд орж ирж байгаа. Тэгэхээр дотоод гадаад орчныхаа энэ нөхцөлийг харахаар энэ хоёрын охилолцлууд маань яг үнэхээр энэ дээр байж чадах болов энэ хуулиар. Сая бас яг энэ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтны татварын орчинтой холбоотой хэлэлцүүлэг болсон. Тэгээ манай оролцогчид бол юу гэж хэлээ үзэж байна гэхээр татварын хувь хэмжээ ер нь бол Монголд тийм айхтар бол өндөр бол биш ээ. За ер нь бусад улсын жишгтэй харьцуулахад бас багч биш. Тэгэхээр хөрөнгө оруулагчид юуг илүү сонирхоод байна гэхээр их баг гэхээсээ илүүтэйгээр татвартай, нэгдүгээр татвартай. Тэгэхээр хоёрдугаарт энэ одоо орж байгаа татварын багц хуультай холбоотойгоор хувь хэмжээнд дээр өөрчлөлт оруулах гэсэн илүү татвараа суурьа илүү тодорхой болгох шаардлагатай, суурьа өргөжүүлэх шаардлагатай. Одоо манай дээр байгаа татварын одоо энэ тогтолцоо маань бол далд эдийн засаг үүсгэх бас нэг тэдгээр эрсдлийг бол бий болгочод байна тий далд эдийн засагт. Тэгэхээр жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бол татварын дарамт өндөртэй байгаа учраас альбан бус бизнес одоо татвараа тайлгнахгүй байх энэ нөхцөлийг бол бүрдүүлээд байгаа. Тэгэхээр энийг эхлээд бүртгэлжүүлээд авах нь бол нэлээд юм чухал. Далд эдийн засгийг яаж бууруулах вэ? Бүгдийг яаж бүртгэлжүүлэх үү гэдэг асуудал нэлээд чухал байна. Олон улсад байгаа жишгийг харахаар татварын хувь хэмжээнээс илүүтэйгээр бас зарим урамшууллын тогтолцоог бол нэлээд өргөн дэлгэр бол ашигладаг. Тэр тухайн аж ахуй нэгжээс авах татварын хувь хэмжээ гэхээс илүү олон хүмүүсийг ажлын байраар хангасан бол тэднийг үнэн зөв тайлгнасан бол эргээд хувь хүндэнчдэр тухайн аж ахуй нэгдэнчдэр тодорхой урамшууллууд олгоход явдаг. Энэ нь бол бүртгэлжүүлэх нэлээд том тогтолцоо. Тэгэхээр манай дээр болохоор тусдаа одоо улсын хурлын гишүүд байна. Эсвэл тодорхой яан тамгууд бол өөрсдийнхөө асуудал дээр татварын хууль дээр одоо энэ хөнгөлтүүдийг оруулаад эрхэл юм бол энэ салбар хөгжих гэдэг. Яг үдэ аж ахуйн салбар, уул уурхай салбар, барилгын салбар, хөрөнгө оруулалт гэх мэтчлэнгээр ингээд яваад байгаа. Тэгэхээр бүгдийг хөнгөлөөд ахын чухал юм уу? Тэгвэл эргээд төсөвт ямар хувь нөхцөл байдал үүсгөө. Тэрнийхээ оронд бүгдийг бүртгэлжүүлээд авсныхаа дараа тодорхой урамшууллын тогтолцоог бодлохоор дэмжиж явуул зүгээр юм гэсэн юм бодлого. Тэгэхээр энэ хоёр
хуулийг бол тусад нь биш нэгтгэж ингэж авч үзэх юм шаардлага. Тэгэхээр бас яг Монгол улсын эдийн засгийн нөхцөлийг сая ингээ аваад үзэхээр статистикийн орооноос сайхан гарсан мэдээ бол 5 дугаар сарын инфляц бол 11.2% гэсэн ийм үзүүлэлттэй гарсан. За гэхдээ суурь инфляцийн төвшингээс харвал арай бас тэр төвшөндөө гайгүй бах гэсэн нэг юм хүлээлт бас байгаа даа шиг. Тэгэхээр та бас Монгол банкны мөнгөлийн бодлогын хорооны гишүүний хувьд ер нь яг энэ тал дээр нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бид юу цаашдаа бодлохоор яаж хязгаарлах юм уу, хазаарлах боломж байна. Нөгөө талдаа энэ жилийн хувьд бас яг бодлогын хүүг дахин өөрчлөх юм орон зай ямар нэг хэлбэр юм байгаа юм. Инфляцийн түвшин бас хүлээлттэйс тооцооллоос бол харьцангуй өндөр болов гарч ирж байгаа маш олон шалтгаанууд бол энэний цаана байгаа. За энэ дээр бол эдийн засгийн хувьд мөнгөний нийлүүлэлт бол бас харьцангуй өсөлттэй байна. За бензиний үнийн асуудлууд байна. Валютын ханшийн дарамт бол нэлээдгүй орж ирж байгаа. За хүнсний бүтээгдэхүүн дээр ч гэсэн үнийн өсөлтүүд бол ажиглагдж байгаа. Хомсдол нэлээд бий болсон, нийлүүлэлтийн шок өндөртэй байна. Тэгэхээр энийг бол богино хугацаанд давах боломж бол бас харьцангуй хязгаарлагдана. Ер нь инфляцийг тогтворжуулах хэсэг дээр 2-3 асуудлыг бол ярмаар байгаа. За хамгийн ихнийх нь болохоор институцийн чадах. Дэлхийн банкнаас гаргадаг дэлхийн засаглалын индексээр бол Монгол улс бол нэлээд доогуур орж ирж. Тэгээ энэ дээр нийтдээ 87 улстай 10 жилийн датан дээр хийсэн харьцуулалтаас бол засаглалын индекс өндөртэй улсад инфляцийн түвшин нэг оронтой тоонд байд юм байна. Манай улсын хувьд бол эдийн засгийн эрхчлөө, за дээрээс нь тэр айлтгалтай тэмцэх нийтээ ийм 6 үзүүлэлтээр бол авч үздэг. Тэгэхээр энэ 6 үзүүлэлтээр авилгалтай тэмцэх, за улс төрийн доктортой байдал, хуульд эдлэх, за зохицуулалтын чанар, эдийн засгийн үр ашиг, иргэдийн дуу хоолой ингээд 6 үзүүлэлтээр тухайн улс орны засаглалыг хэмждэг. Тэгээ манай улс бол энэ дээр бол нэлээд 100 оноо авахаас бүх үзүүлэлтийн дундчлалд үзүүлэлт 47.5 оноо авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол дунджаас доогуур үзүүлэлттэй байна энэ засаглалынхаа. Тэгэхээр энэ засаглалын суурийг бэхжүүлэх нь бол инфляцийг урт хугацаанд доктортой барих нэг юм суурь гол хүчин зүйл юм байна гэдгийг бол бид хэд ойлгох хэрэгтэй. Түүнээс биш яг бодлогын өөрчлөгдснөөрөө инфляцийг бууруулах боломж нэлээд хязгаарлагдав. Одоо ч гэсэн иргэдийн хувьд, бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн хүүг бууруулах юм хүсэл сонирхол бол маш өндөр байгаа. За банкны бодлого ч гэсэн зээлийн хүүг намд ор түвшинд байлгах, инфляцийг намд ор түвшинд байлгах зорилготой ч гэсэн зөвхөн арга хэрэгсэл нь бол бодлогын хүү гэдэг ийм арга хэрэгсэлтэй. Тэгэхээр инфляцийн түвшин 11.2% болцсон энэ нөхцөл бодлогын хүүгээ бууруулах боломжгүй. Тэгэхээр эдийн засагт бол нэрлсэн хүү, бодит хүү гэсэн юм ойлголт бол байдаг. Тэгэхээр бодит хүү гэдэг маань бол нэрлсэн хүүгээс инфляц асаад байгаа. Оны эхэнд бол инфляц 8% тай байхад за хадгаламжийн хүү 12%, 13% байсан. Гэхэд 8-аас гарны 5% бодит хүүтэйсэн байхгүй. Одоо гэтэл 11 болчоор бодит хүү маань бол нэлээд багасчихжээ. Ялангуяа хямралын үед бол энэ бодит хүү бол сөрөг утга руу ч гэсэн ингэж орчдөг. Тэгэхээр бодит хүү сөрөг утгатай байна гэдэг маань та хөрөнгө оруулалт хийх ямар ч юм сонирхолтой болно гэсэн. Хадгаламжинд мөнгө хийснээрээ таны мөнгө өсдөг бол эсрэгээрээ буурах нөхцөл байдалтай байдаг учраас энд бол бодлогын хүүг бууруулах орон зай бол төдийлөн богино хугацаанд бол ажиглагдахгүй байна. Тэрний оронд бол энэ засаглалын суурь үзүүлэлтэд одоо энэ хууль эрх зүйн орчин одоо яг энэ саяын энэ бизнес эрхчлөөний тухай хууль байна. Татварын багц хуулиуд бол хөрөнгө оруулалтууд тэлхийн боломжийг гаргах. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онуудад бол уул уурхаагаас нэлээд хамааралтай байсныг бид бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ энэ таатай нөхцөл хэр удаан хугацаанд үргэлжлэх үү гэдэг нь бол ойлгомжгүй нөхцөл байдаг. Дараагийн хөрөнгө оруулалтуудыг авчрах, дараагийн бизнесүүдийг, том төслүүдийг эхлүүлэх энэ бол эдийн засгийн өсөлтийг авчрах яг бодиттойгоор ажлын байр бий болох, бодиттойгоор хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхийн боломжийг бол гаргаж ирнэ. Инфляцийн тайлангаас харж байхад бол ер нь хэрэглээ суурьтай ийм эдийн засгийн өсөлт нэлээд ажиглагдаад байна. Тэгэхээр энэ хэрэглээг юу дэмжиж байгаа гэхээр зээлийн өсөлт бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол хүн болгоны авж байгаа зээл нь өөрөө орлогоос хамаараа дээд хязгаартай учраас тодорхой хэмжээнд хүрээд ингээд дахиад зээл гарах боломж хязгаарлагдах учраас сая ярьсан суурь асуудлууд дээр л гол өөрчлөлт хийх хэрэгтэй гэж. Тэгэхээр төгсгөлд нэг зүйлийг тодруулахад түрүүн бас ярьсан яг бизнес эрхчлөөний тухай хуулийг дагалдаад бол энэ чинь баг 90 гаруй хууль
дагаж өөрчлөлт орж байгаа. Тэр дурууд мэдээж татвар багцуулаад явж байгаа. За үүнтэй яг зэрэгцээ тус хувийн урлагийн албан татвараа 1% болгоё гэдэг санаачлагын тухайлбал зарим улс хурлын гишүүдээс гаргаад ингээ өргөн бариа түүнийг одоо батлуулах гэдэг ингээ яваад байгаа. Тэгэхээр яг нөгөө талдаа төсвийн бүрдэлч гэдэг юм уу яг энэ томорцсон саваас нь ингээ харахаар яг 1% болгочхоор нөгөө 9% тэр асуудлыг яах вэ буюу одоо суурь татваруудаа бид нар яах ёстой юм бэ? Энэ юу н хэрэгжих талаас хэр бодиттой прагматик гэж та экспертүүд дарж. Одоогийн төсөв дээр байгаа нөгөө татврынхаа бүтцийг харахаар хувийн орлогын албан татвар бол нэлээд өндөр хувийг бол эзэлдэг. Тэгэхээр энэ хувь хэмжээ маань 1% болсноор бол багасна гэсэн үг тийм. Иргэд хувь иргэн талаас бол татврын хэмжээг аль болох бага байлгаж за тэр зөрүү зардлаа бол хоригдлол байд юм уу, ирээдүйн хөрөнгө оруулалт байд юм уу, одоо хэрэгцээтэй зүйлтэй бол зарцуулахыг бол хүсэж байна. Гэтэл төсвийн энэ алдагдаад байгаа 40 гаруй хувь байгааг одоо бууруулснарыг хэдөө болох тооцоог бол сайн мэдэхгүй. Гэхдээ энэ бол нэг 10-20% ч юм уу болж багасах. Тэр зөрүүг юугаар нөхөх вэ? Тэгэхээр одоо төсөв нийлээд тэлцэн нөхцөл байдалтай зардал бол ерөөсөө манай дээр буурахгүйгээр ингэж төсөвлөгддөг энэ үед бол зөрүүг юугаар нөхөх вэ гэдэг асуулт. Ялангуяа урсгал зардал нэлээд ийм өндөр дандаа байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөрүү зардал өнгөрсөн жилүүдэд яаж нөхөгдөж ирсэн бэ гэхээр үр зээлээр л нөхөгдөж ирсэн. Тэгэхээр одоогоор бол энэ татврын 1% өөрчлөлт нь төсөв дээр ирэхийн зөрүүг бол гадаад үр зээл авах. Эсвэл дотоод бонд гаргах ч тийм үү, өрөөр санхүүжүүлэхээс энэ аргагүй нөхцөл байдал. Тэгэхээр энийг хэрвээ яг ингэж иргэдэд ээлтэйгээр өөрчлөё гэж бодж ивэл засаг дээр байгаа төсвийнхөө бүтцээ эхлээд зэгцэлчээд за тэгээд орлого нь ийм хэмжээнд орж ирэхээр байна гэх юм бол энийг хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхгүй бол энэ бол бидний яг одоо авж байгаа үр ашиг юм шиг боловч ирээдүйд бидний төлөх ёстой үр төлбөр болж, үүрэг хариуцлага болж л үлдэх тийм зүйл харагдаж байна. За тань төрөлцөн ирж ярилцсанд маш их баярлалаа.